Сайн байцгаана уу их үзэгчтэй. Өнөөдөр бид бүхэнсний өсөл чуулганы үгийн ишлэлт подкастынхаа дахин шинэ дугаараар уулзж байгаадаа маш их баяртай байна. За өнөөдрийн бидний ярих сэдэв маань бол Изабелийн сүнстэй очирсан хүмүүстэй илүү зөвлөгөө өгөх талаар байгаа. Яагаад гэхээр энэ сэдвээр яагаад ярих болсон бэ гэвэл бидэнд бас нилээдгүй хүмүүс загтал битсэн байгаа. Өөрсдийн туулж байгаа зүйлээ хуваалцсан байгаа. Одоо яг ийм Изабель сүнстэй бидний өмнө нь ярьсан подкастын дагуу тэрийг үзээд ийм сүнс ийм өчтэй ийм байна. Одоо бид нар яах вэ? Яах ёстой вэ? Зөвлөгөө өгөөч. Бид нар ийм байна гэдээ асуудлаа бидэнд ярьсан. Тэр энэ нөхцөлд толгорсон хүмүүстэй бид нар Бурхны үгийн дагуу хэрхэн зөв хандаж яаж энэ талаас энэгээр яаж гарах вэ гэдэг гаргалгааг нь хэлж ярьж өгөхөөр суусан байна. Тэгэд энэ сэдвүүнд хүмүүсийг айдас төөрөгдлөөс хол байлгаж үннийг ойлгуулж үүнийг хин нэгнийг буруутгахтаа биш харин Бурхны үгийг үгээр энэ асуудлыг зөв ойлгуулах талаас нь бид нар хүмүүстэй зөвлөгөө урам зориг өгөхөөр цугласан байна. Өнөөдрийн ярилцлага манай бүхэнсний өсөл чуулганы гишүүд маань ирчихсэн байж байна. Сүнслэг тэмцлийг ойлгож Христ дотор эрхчлөө үнэн эдгэрлийн замыг хамтдаа эрэлхийлэх болно. Ингээд өнөөдрийн ярилцлага бүгдээрээ эхлэе. Олон хүмүүс бас загтал битсэн байгаад байгаа. Яах ёстой гэдгээ биднээс асуухыг хүссэн. Бидний подкастыг үзээд, бидний ярилцлагыг үзээд олон хүмүүс яг ийм шинж тэмдэг илэрсэн сүм чуулган ийм хүмүүс байна гэдэг талаар ярьсан, битсэн. Тэгэхээр яг ийм асуудалтай одоо яг тулгарсан байгаа хүмүүстэй итгэгч нартай зориулаад хэдүүлээ бас өөрсдийнхөө туршлага дээрээс өөрсдийнхөө олж авсан зүйлсээрээ хүмүүстэй Бурхны үгээр яг хүн яаж Бурхны үгийн дагуу яаж энэ сүнсний эсрэг зогсох ёстой юм бэ? Яаж энэ сүнснээс чөлөөлөгдөх ёстой юм бэ гэдэг талаас нь хэдүүлээ өнөөдрийнхөө ярилцлагыг эхлэе гэж бодож байна. За. Тэгэхээр гайхалтай сэдв те. Тэгэхээр яхаар нөгөө биегүй сүнснүүд бүгд хүнээр дамжиж л ажилладаг. Хүнээр дамжиж л ажилладаг. Эфес 6-гийн 20 дээр хэлсэн байгаа шүү дээ. Бидний тэмцэл бол мах цусны эсрэг биш, харанхуй ертөнц эрх мэдэл тэдэнд хүчнүүдийн эсрэг гэж хэлсэн. Тэгэхээр бид нар яагаад дахин Жизабелийн сүнс гэдэг зүйлийн талаар энэ их зүйлийг яагаад нуцтай яриад хүн тэр дайснаа, тэр тэмцэж байгаа дайснаа бид нар ялгаж танихгүй бол юутайгаа тэмцэхээ мэдэхгүй шүү дээ, тийм. Тэгэхээр яагаад энэ зүйлийг дахин яриад байна гэхээр та бүхэнд энэ сүнсэнд хуурдахгүй байхын тулд, тийм, энэ сүнсийг ялгаж таньдаг байхын тулд, тэгээ энэ сүнсэнд тэр бүхий л амьдралаа сүйтгэхгүй байхын тулд энийг ялгаж таньдаг. Тэгээд энийг энэ зүйл байна гэж тэрийгэ барьж аваад тэгээд түүний эсрэг тэмцдэг, түүнээсээ чөлөөдөг байхын тулд энэ зүйлийн талаар бид нар хэлж байгаа. Тэгэхээр бохир сүнс буюу бидний тэмцэл нөгөө харанхуй хүчний эсрэг гэсэн чинь энэ бохир сүнснүүдийн эсрэг байгаа. Тэгэхээр энэ бохир сүнснүүдийг энэ ертөнцийн биднийг бүхий сүрэл хүргэж байгаа энэ бохир сүнснүүд илчлэгдчихэж л энэ байна. Энэ дээр энэ асуудал дээр энэ сүнс ажиллаж байна гэдгийг бид илчилж таньжээж л тэрнийхээ эсрэг тэмцэж чадна гэдгийг хэлээд дахин энэ зүйлийгээ бид нар та нарт ойлгуулж бас энэ зүйлтэй энэ сүнстэй учирсан байна уу? Энд би ер нь ямар асуудал байна гэдгээ ойрхон ялгаж таних тулд энэ зүйлийг дахин та бүхэнд гайхалтай гişил илчилт болгоод яриад байгаа тийм. Илчилж тань гэдэг чинь аягүй чухал байгаа байхгүй тий. Тэгэхээр бид нар өмнө ч гэсэн хэлж ирсэн. Яаж бид нар таньсан бэ? Бас энэ яг Жизабель сүнсийг яаж таних вэ гэд хэлж ирсэн шүү дээ тий. Тэгэхээр Жизабель сүнсүүд ерөөсөө маш ёрын зөрөгтэй хүнийг ашиглаж сүм чуулганд нэвтэрч ордог. Тэгээд тэр удирдах, хянах, мөн залмихээр мөн тийм үү? Бурхны эрх мэдлийн эсрэг тэрслэх, мөн алдар нэрийг өөртөө авах гих мэт арга замууд ийм одоо зүйлүүд чуулганд, сүм чуулганд илэрч явах юм бол үүгээр нь таньж болно. Үүгээр энэ Жизабелээс ажиллаж байгаа юм биш үстэй гэд таньж эхлэх нь шүү дээ тий. За ингээд таньж эхлэхэд хамгийн чухал зүйл бол гологдол буюу тэрслүү.
зүрх сэтгэлээр дамжиж айгүйх ажиллах боломжтой гэдэг бид нар бас айгүй анцэлж ийсэн. Гологдол хин нэг нь гологдох эсвэл одоо хин нэгнээс ингэж нэг юм шарах авах гологдох тий тэгээд гомдох гомдлох за тэгээд мөн тэрслүү зүрх сэтгэл тий тэрслүү зүрх сэтгэлтэй бас за нөгөө ийм шунал байдлаар айгүйх одоо Жозефийн сүнсний нөлөөнд орж нөлөөлөлт нь хатаад тэгээд улам илүү түндэ ингээд шахлаар тэгээд улам илүү ингээд ажиллаад ингээд юм байх боломжтой байдгаа. Тэгээ ер нь бол хамгийн чухал зүйл бол энэ бүхний чинь цаана ёрын зүрх сэтгэл ажиллаж байдаг. Ёрын зүрх сэтгэл ажлыг хизээш өөрчлөхийг хүсдэггүй нэг ёрын зүрх сэтгэл байдаг. Уймал хүнээр дамжуулж Жозефийн сүнс ажилладаг. Ингээд бид нар таньчих юм бол бидний тэмцэл бол мах цасны эсрэг биш тэнгэр дэх ёрын мос сүнслэг хүчний эсрэг харанхуй хүчний эсрэг тэмцлээ хийж эхэлнэ. Тийм үү? Тэмцлээ хийж эхэлнэ. За ингээд тэмцлээ хийхэд мэдээж Библийн дагуу мэдээж тэмцэнэ. Хамгийн түрүүнд мэдээж эхлээд баг хамт олноороо залбирч гимших хэрэгтэй. Жозефийн сүнсэл ерөөсөө гимшүүлдэггүй, гимшлийг төрүүлдэггүй. Маш их бардам, маш их залмигтай нэг тийм энэ бол зөв гэсэн тийм бат цайзыг хүний дотор суулгачдаг ийм аюултай сүнс. Ерөө шиг гимшүүлдэггүй. Шинэ гэрээн дээр манай одоо итгэгч нар маш сайн мэднэ дээ. Үлс 5 дугаар ном дээр байдаг да. Анания Сапфир хоёрын тухай маш сайн мэднэ тийм ээ. Тэгэхээр энд яг шинэ гэрээн дээр анхны цэвэр ариун сүнсээр удирдуулсан жинхэнэ хүчрхэг ариун сүнсээр хөтлүүлсэн жинхэнэ элч нар дагалдагч нар ахлагчид тэгээ сайн мэдээ тарааж ингэж өсөж байгаа ингэж сүм чуулган өсөж исэн яг энэ цаг үед элч нарын хөл дээр хөрөнгөө ингээ зараад ингээ мөнгөний ингээ тавьж исэн тэгээ Анана Сапфир хоёр эхлээд Анана нөхөр нь ирээд энэ бол бүх одоо юу гэдэг зараад бүх мөнгө маань нэр тавьдаг штэ тий. Тэгэхэд Петр ингэж хэлдэг штэ. Анана зүрх чинь яхаа сатаанд автаж чи газрынхаа өртгөөс нөө ариун сүнсэнд худал хэлв. Худалдахаас өмнө тэр газар чинийх байшин биш шүү. Зарагцнаас хойш өртгөнч чиний л мэдэл байгаагүй гэж юу? Яаж ийм үлийг зүрхэндээ сэдвэ? Чи хүнд биш харин бурханд худал хэллээ гэдэг. Худал хэлж байгаа. За зүрх нь яасан? Сатан яасан бэ энд? Чиний зүрх яахаа сатаанд автаж гисэн байгаа зү. Тэгээд ингээ худал хэлж байгаа. За энэ чинь нөгөө Жозефийн зайлмх явж байгаа байхгүй. Итгэвч бид нар өмнө нь энийг ойлгодгүй байсан. Энийг бүх хөрөнгөө зарчаад өөртөө авч үдээд талын ингээ авчирч өгөөд тэгээд тэрнээсээ л боллоо гэж боддог байсан. Гэтэл ингэж худлахаасаа өмнө чинийх байсан. Үдсний дарааш чинийх байсан. Тэр талын авчирч өгсөндөө биш байгаа байхгүй. Тэр өөрөө тэр бохор сүнсэнд сатан өөрөөгөө нээж өгөөд тэгээд худал хэлсэн баг. Худал хэлсэн. Бохны өмнө худал хэлсэн. Тэгээд бүх хөрөнгө бүх мөнгө маань энэ гэж. Яагаад бүх мөнгө маань гэж хэлсэн гэхээр энэ Анания Сапфир хоёр чинь байраа бүгдийн зараа бүх мөнгө авчирч өгч ямар мундаг юм бэ гэдэг. Энийн алдрыг өөртөө авах гэж байна. Нэр алдрыг өөртөө авах. Ингээд нөгөө бурхан бол та алдар шиг гэсэн мөртлөө алдар нэрийг өөртөө авах гэсэн. Ингээд зайлмх сатана зайлмхэнд ингээд өөрийгөө худалсан байна. Энэ бол үнэхээр аюултай. Тэгээ худлаа ярьж байгаа. За энэ худал ярих, чуулган дээр худал ярих, хин нэгэнд худлаа ярих тийм үү. Тэгээд алдар нэрийг өөртөө авах гэсэн энэ бүх зүйлийг нөөцөөсөө бэл. Тэгэхээр дараа нь энэ бол шууд газар дээр өнгөрдөг те. Дараа нь хинэр нэрхэд Петр асуудаг шүү дээ. Нэ Сапфира та хоёр газраа яг ийм үнээр зарснаа гэдэг шүү дээ те. Ийм үнээр. Энэ нь яаж байгаа гэвэл Петр Сапфир гимших боломжийг олгож өгч байгаа. Гимших боломж. Хэрвээ Сапфир яана би ингээд мэдсэн юм болов уучлаарай ингээд энэ гэсэн юм аа ингээд ингээд үнэ хэлээд ингээд гимсэн бол тэр боломжийг олгож байгаа байхгүй. Тэгээд Сапфир тийм ээ тийм үнээр зарсан гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ Жозефийн сүнс гимшүүлдэггүй. Бүр ингээд энэ бол зөв гэсэн нэг тийм бат цайзыг хүний оюун ухаан бодол зүрх сэтгэл бүр ингээд суулгачдаг ийм аюул гимшүүлдэг. Тийм болохоор
гимших нь хамгийн чухал. Чин зүрхлээс үнэтэйгээс задварч гимшлэр эхэлнэ. Энэ Жезебелийн сүнснээс чөлөөлөгдөх, Жезебелийн сүнсийг таньж мэдээд энэ Жезебелийн сүнсээр чөлөөлөх зайлуулах ажил гимшлэр эхэлнэ. Зөв үү те? Тэгэхээр нөгөө Ананы Сефер 2 тэр заавал хүчээр өг гэж хэлээгүй шүү дээ. Тийм үстэй. Заавал тэр мөнгө өг гэж хэлээгүй байхгүй юу? Тэгэхээр нөгөө нэг авчирч өгөхгүй байсан ч болох л байсан шүү дээ. Тэ? Тэгэхээр энэ дээр бас нэг яг Жезебелийн сүнсийн нэг зүйл ингээ харагдаж байгаа байхгүй юу? Жинхэнэ сүм чуулган бурхны хүчээр байгуулагдж байгаа тийм жинхэнэ сүм чуулган бурхны хүчээр үйлчлэгч байгаа жинхэнэ тэр элч нарын цуглал, жинхэнэ итгэгч нарын цуглал, жинхэнэ үйлчлэл тэр газар байгаа учраас тэр бохир сүнс, Жезебелийн сүнс тийшээ шурглан орчиж ирэх гэсэн байхгүй. Тэр зүйл нь гайхалтай ариун сүнсээр илчлэгдээд ирэнгүүт шууд тэр дорн намбалж байгаа тий. Тэр зүйл оруулахгүй гэдэг нь. Тэр чуулган ариун чуулган байгуулагдж учраас тэр чуулганд тэр зарим ихийн сүнс Анана Сапир хоёрыг дамжаад тэрийг хүлээн зөвшөөрчих юм бол дамжаад орж ирээд ажиллаад тэр чуулганы тэр нөгөө бурхны нэгүсэд ариун сүнсний хүч чад ажиллахгүй бүгд хаагдах байхгүй. Тийм учраас энийг бүр тасн зогсоох хэрэгтэй. Бүр үнэхээр тасн зогсоох ёстой байдаг байгаа байхгүй. Тэ? Тийм тэгээд энэ үйл явдлын дараачаар яг сүм чуулган дээр юу болсон бэ гэхээр өдрөөс өдөрт аврагдсан тоо нэмэгцээр байлаа гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ сүнс үнэхээр ямар муухай хорлонтой, ямар хор нөлөөтэй, үнэхээр сатанаас даалгавар авсан, үнэхээр тэр муухай бохир сүнс гэдэг нь харагдаж байгаа биз. Тэгэхээр бурхан энэ сүнстэй хүмүүсийг явуулаад ингээд явуулснараа тэр хүмүүсийг бид нар урд нь өрөвдөд хөөрхийн энэ хоёр яагаад ингээд хүчвэл гэж боддог байсан бол тэр хоёр дээр ажиллаж байсан тэр сүнс нь болохоор бүр асар олон хүмүүсийг устгах тийм төлөвлөгөөтэй байх үстэй. Тэр зүйлийг бурхан мэдчихсэн учраас энэ зүйл болсон юм бэлээ л дээ. Одоо энэ бүхнийг харахад ямар их гэр бүл дээр ч ажилладаг гэж байгаа, албан байгууллага дээр ч хүний хувь тавилан ер нь гэрлэлт бүх зүйл дээр нь хорлох гээд ажиллаж идэг. Тэгэхээр тэр зан чанарыг Жезебелийн бохир зан чанарыг агуулсан тэр зүйлсүүдээс хүмүүс гэр бүл дээрээ чөлөөлөгдөхийг хүсэж байгаа, сүм чуулган дээр ч чөлөөлөгдөхийг хүсэж байгаа тийм ээ. Тэгэхээр эдгээр зүйлсүүдээс чөлөөлөгдөх хамгийн номер 1 зүйл бол эхлээл гимших юм билээ. Яагаад тэгэхээр энэ нөлөөнд орж байна гэдэг чинь энэ сүнсийг нэгдүгээр мэдгүйгээсээ болоод орж байгаа ч гэсэн энэ зүйлсийг нөлөөнд орж байгаа зүйл маань өөрөө нэгсэндээ гимнүгэл байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг хүн болгон энэ нөлөөлөлд орсон, энэ бохир зүйлстэй холбогдсон, энэ бохир зүйлд ашиглуулсныхаа төлөө гимших өөрийгөө би л энээс л боллоо, би л гимгүү гэсэн зүрх сэтгэлээр биш, энэ зүйлстэй холбогдож, энэ зүйлд ашиглуулсныхаа төлөө гимшиж байна гэсэн даруй зүрх сэтгэлтэй байх нь хамгийн чухал юм билээ. Түүнээс энэ бардам зан чанар гэдэг чинь угаасаа нөгөө бурхны эсрэг асар том тэрслэл байгаа шүү дээ. Бардам хүн дээр бардам хүний дуу хоолойг бурхан сонсохгүй гэж Библиэд бичигдсэн байдаг шин. Тэгэхээр нэгдүгээр бүх нийтээрээ одоо хамт олон бол хамт олноороо сүм чуулганы удирдлагын багч юм уу те эсвэл ингээд хүмүүс ингээд хэсэгчлэн нийлээд үнэхээр зүрх сэтгэл нийсэн хүмүүс хамтдаа нийлээд гимших нь бас айгүй чухал байгаа байхгүй юу. Хувь хүн ч гэсэн өөрөө чин сэтгэлээсээ гимших нь чухал. Гимшсэн зүрх сэтгэлээр бурхан гайхалтайгаар ажилдаг. Бурханд бүх эрх мэдэл нь байгаа шүү дээ. Энэ сүнснээс хэн чөлөөлж чадах вэ гэхээр бурхан чөлөөлж чадна. Ариун сүнсний хүч чадал чөлөөлж чадна. Тэгээд энэ хүмүүстэй бид нар ингээд маш их сэтгэлийн холбоо сууданд орсон байдаг шүү дээ. Одоо гэр бүл дотор гэх юм бол хань ижлүүр хүүхдээ тэр хин тэр зүйлийг үлдэж ийн гэдгийг одоо таньдаг болсон учраас энэ холбоо суудыг хэрхэн үнэхээр холбоо суудыг өрөвдөх сэтгэл асар их байдаг биднэрт. Тэр хүнийг өрөвдөх, тэр хүнтэй хамт байх хүсэл асар их байдаг учраас тэр өрөвдөж бууж өгч төвчж байгаа хүн болвол тэр сүнсийг ажилуулах гол объект нь болж хувирдаг байгаа. Сүм чуулган дээр бол маш их асар их хяналт тогтоосны улмаас асар олон хүмүүсийн хүрээлэлд хамрагдсан байдаг байхгүй. Тэр хүмүүс бүгд зүрх сэтгэлийн хувьд холбоотой болсон гүн гүнзгий шархалсан байдаг. Тийм болохоор тэр Жезебелийн сүнсийг ажилуулж байгаа хүний эсрэг биш шүү дээ. Бид нар чинь нөгөө
тэр ханхуугчны эсрэг, тэр ёрын сүнсний эсрэг учраас тэр хүнийг уучлах нь бас маш чухал байгаа. Уучлах шийдвэр гаргаад бурханд өргөх ёстой болж байгаа. Тий. Тэгэхээр энэ шийдвэрийг гаргахад зарим үед үнэхээр хэцүү. Яагаад тэгэхээр энэ Жезебелийн сүнстэй хүнээс ирсэн тэр нөлөөлөл нь, тэр үнэхээр дарангуйлал нь, тэр хяналт нь маш их зовлон шаналлыг хүнд авчирсан байдаг учраас энэ бүхнийг тэгтээ уучлахгүй болвол тэр шархан дээр чинь буцаад Жезебелийн сүнс хангалтайгаар ажиллах эрх мэдлийг байр суурийг тавиад өчтдөг байгаа. Тийм болохоор нэгдүгээр даруй болох, хоёрдугаарт уучлахыг сонгож уучлахыг шийдэх ёстой бүр. Тий. Уучласнараа тэр нөгөө тэр бохир сүнс орж ирэх. Тэр үүд хаалгаа хааж ирсэн тий. Хаагч тий. Тэгэхээр нөгөө нэг нэвтрэх хаалга тэр бохир сүнс юугаар дамжиж орж пастор маань дахин үргэлж хэлдэг шүү дээ. Хэрвээ порчг тий онгорхоо байвал тэргээр л ялаа батхан шумуул орж ирнэ. Хэрвээ хаалттай байвал тэргээр орж ирэхгүй. Үүнтэй ижилхэн хүний дотор тэр бохир сүнсийг оруулж ирэх тэр зүйлээ бид нар үүд хаалгаа нэхэл юм бол тэр дуртай орж ирж байгаа байхгүй тий. Тэгэхээр нөгөө нэг Тэр ажиллах боломжийг олгоод өчөж байгаа байхгүй. Тийм болохоор одоо нэгдүгürt нисэнтэй маш даруй болох хэрэгтэй Бурхны юм. Би өөрийн ийм юунаас болоод, өөрийн сул дорой байдлаас болоод, эсвэл өөрийн гинэн байдлаас болоод, өөрийн итгэлгүй байдлаас болоод, эсвэл өөрийн айцтай байдлаас болоод би энэ зүйлийг ингээ хүлээн зөвшөөрөөд өөр дээрээ ажилуулчих, уучлаарай. Бурхан энэ зүйлээс чөлөөлж өгөөч. Та чөлөөлж чадна. Маш даруй зүрх сэтгэл, Бурхны юм бууж өгсөн зүрх сэтгэл байх хэрэгтэй. Энэ чин сэтгэлээсээ даруусах нь маш чухал. Яг даруй энэ зүрх сэтгэлийг Бурхан гарцаагүй сонсдог тийм ээ. Тэгэхээр нөгөө бас ингэж ярьж байсан шүү дээ. Жезебел сүнс бол шууд сатанаас даалгавар авч тийм ээ сүм чуулган дээр айл гэрд энэ хаа байгаа газраа ажилтгаа. Яг тэгвэл тухайн газрыг устгах гэж тий тэр газрын тий ивэл өрөөлийг нь хулгайлах гэж хамгийн хүчтэйгээр ажилдаг. Гэхдээ маш залмигтэйгээр ажилдаг гэж ярьжсэн шүү дээ тий. Тэгвэл энийг бид нар ингээд за бид нар ярьсан тэр шинж тэмдгүүдээр олж таньсны дараагаар сая хэллээ шүү дээ. Эхлээд хамгийн түрүүнд гимших ёстой гэдгийг маш сайн сануулж хэллээ тий. За үүний дараагаар энэ сүнсний эсрэг яаж зогсох ёстой юм бэ? Юун дээр тулгуурлаж зогсох ёстой юм бэ? Энэ сүнс чи өөрөө хүчгүй гэдэг шүү дээ тий. Хүчгүй. Тэгтээ хүчтэй хүний дэргэд бас байж тэр хүч чадлыг нь ингээд хүч чадлыг нь өөртөө улгаалan хүч чадлаар нь өөрийгөө алдаршуулан хамт байгаа мундаг гэж харуулахыг хүсдэг шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр хүнийг ингэж мундаг болгож өөгшүүлэх ямар ч шаардлагагүй. Тэр яг тэр хүн дээр чинь сүнс ажиллаад эрхшээлдээ оруулах гэж шүү дээ. Тэгэхээр тэр мундаг болгож өөгшүүлж хэлсэн үгийг нь ингээд хүлээж аваад зүрх сэтгэлдээ оруулаад гомдоод эсвэл тэр үгийг нь ингээд миний л буруу байж дээ гэдгээд сул дорой болоод энэ хөнгүүгээр бол би юу ч хийж чадахгүй шүү дээ гэх мэтчлэн тэр Ахаб хаан яадаг үлээ те маш сул дорой байдалтай болсны тэр нөлөөллийн улмаас сул дорой. Тэгэхээр тэр нөлөөллийг нь хүлээж авахгүйгээр эсэргүүцэх хэрэгтэй юм лээ. Тэгэхээр маш зоригтой байх, зоригтой бай, тууштай бай, зоригтой бай, бүү бай гэж бурхан хэлдэг шүү дээ те. Энэ бүхэн чинь бүх хүнд хамааралтай. Тууштай бөгөө зоригтой байж чадахгүй бол Жезебелийн сүнс чи өөрөө үг хэлээрээ дамжуулаад хүнд айцыг хийчдэг байхгүй юу? Тэгэхээр тэр айцыг хүлээж авсан хүн бол уламж жижигрээл явна. Тэр айцтай хүн бол бурханд нэгсэндээ итгэхгүй байна, итгэлгүй байна гэсэн үг шүү дээ. Номер 1 зүйл чинь ерөөсөө тэр айцыг хүлээж авахгүй байх. Бурханд итгэлтэй, бурхан надад туслана, бурхан намайг чөлөөлнө. Би энэ зүйлийн эсрэг хүчтэй байна, зоригтой байна. Бурхан тэр Жезебелийн сүнснээс илүү агуу эрх мэдэлтэй шүү дээ. Тийм болохоор би бурханд найдсан хүн учраас үнэхээр үүний эсрэг зогсох болно гэсэн зоригтой зүрх сэтгэлтэй байх нь туйлын чухал. За тэгээ зоригтой байгаа хүн гэхээр ямар нэг үг хэлэх юм бол түүнийг хүлээж авахгүй зүрх сэтгэлээ хаагаад тэгээд
түүнийг эсрэг үгийг хэлж чаддаг байх хэрэгтэй. Одоо жишээлхэд ямар нэгэн зүйл хэлдэж чи ийм байна гэх манипуляц орж ирнэ шүү дээ. Тэгэхэд түүний эсрэг үгээ тийм бишээ чи энд ингэж ийм зүйлээр ажиллах хэрэггүй. Чи ийм зүйл хийх ёсгүй. Энэ зүйлийг би чам тайлгнах албагүй. Өөрөөр хэлбэл нөгөө банк үнний тал зогсно Тий, тий. үнэн Үнний зүйлийг нь эсрэг шууд хэлэх ёстой гэдгийг Тий. хэлдэг тий. Тэр хүн чинь ягаад тэгэхээр худал хуурмаг залим ихээр ингэж буулгаж авах гэж штэ. Сүнсээ ингэж ажилуулах гэж штэ. Тийм болохоор үнний талд, бурхны талд хүчтэй зогсоод тэр сүнсийг эсэргүүцэх зоригтой л байх хэрэгтэй. Энэ бол бурхнаас ирсэн одоо бурхны хүний хувьд, бурхны талд, бурхныг хайрладаг хүний хувьд бурхнаас ирсэн хүч, бурхнаас ирсэн үгийн хүч байна тийм ээ. Тууштай бөгөөд зоригтой байна. Эсэргүүц гэдэг чинь нүглийг ч эсэргүүцнэ, муу сүнсийг ч эсэргүүцэх нь бол итгэвч хүний хувьд бол үүргэн байгаад байгаа. Тэгэхээр нөгөө нэг сая хэллээ шүү дээ тий. Одоо бидэн дээр ирсэн нөгөө олон нөгөө загтлуудын минь харин тий. Яг аргагүй ингээд танаа подкастыг сонсоод тий. Жизебелийн сүнс яг ингээд миний ойр орчинд байна. Энэ хүмүүстэй яаж харьцах вэ? Би эсвэл энэ дарамт энэ шахалтанд байна. Эсвэл надаа ч энэ зүйл байхыг үгүйсэхгүй. Тэгэхээр би надаа энэ шинж тэмдэг байна. Би энээсээ яаж салах вэ гэдэг нэг асуулт тий. Тэгэхээр яа харахгүй бид нар энэний талаар хамгийн гол нь тэр дайснаа бид нар илчилж байгаа бол буцаад тэр илчлэгдсэн дайсныг бид нар зайлуулж яаж зайлуулах вэ гэдэг бид нар үргэлж тэр дотор байх. Бурхан яагаад гэвэл бидэнд бүх тэр эрх чөлөө өгсөн байгаа даа шин. Тэр яаж тэр дайснаасаа зайлуулагдаж болно, та нар чөлөөлж болно гэдгийг тэр гарах арга замыг бид нар хэлж өгöd байна тий. Тэгэхээр сая бүр гайхалтай тодорхой дэлгэрэнгүй ярьлаа ш. Хамгийн түрүү нэгдүгээр бол гимших ёстой. Хоёрдугаарт нь гэх юм бол нөгөө нэг бардан байж болохгүй. Тэр үүд хаалгаа хаагаараа тэр бохир сүнс нэвтэрч орох тэр зүйлүүдээ тий бурхны өмнө улаагаад гимшээд тэр зүйлүүдээ хүлээн зөвшөөрөөд эзний өмнө бууж өгөөрөө гэдгийг хэлээд штэ тий. Тэгээ бүх тэр гомдоосон хүмүүсээ бас уурчил гэдгийг бүгдийг нь хэлж өгöd байна тий. Тэгэхээр нөгөө нэг бурхан хэлсэн Библиэлд байдаг шүү дээ. Нөгөө нэг бурханд эзэнт захирагт тэгээд дьяволыг эсэргүүц тэгвэл тэр танараас зайлна гэж үгдэж штэ. Тэгэхээр хамгийн түрүүн тэр бохир сүнс танараас зайлах юм байна. Биднээс зайлах юм байна. Тэгвэл яавал зайлна гэсэн урд нь байгаа штэ. Чи бурханд эзэнт захирагт чи дуулууртай бай, даруй бай. Тэгэх юм бол тэр бохир сүнс танараас зайлна гэж. Тэгэхээр нөгөө дуулууртай эзэнт захирагт гэдэг чи юу гэсэн үг вэ? Эзний үгийг сонсоод сая хэлсэн те үргэлж үнний тал зогсоод үнэн дотор байгаад эзэн юу гэсэн гэдэг үнийн дотор байгаад тэр хаалгаа хаагаад ирэх юм бол чи тэр эзний эрх мэдэл чам дээр өгсөн юм а. Чи тэгээд тэр дьяволыг эсэргүүцээд тэрийг хөөхөд тэр зайлах юм а гэдэг. Тэ? Үнцэргээ захирагдах тун гэсний дараа дьяволыг эсэргүүцэх гэсэн байна шүү дээ. Мэдээж дьяволыг эсэргүүцэх загалмай солилцоогоор бидэнд те Иесусийн нэрээр те эсэргүүцэх их мэд бидэнд өгсөн байна. Харин бид нар бурханд захирагдах тун гэдгийг л мартчихдаг байхгүй юу? Энэ бурханд үнэхээр бурхандаг бүх зүйлд захирагдах ёстой. Бид нар бурхандаг пастортаа те тэгээ бурхандаг ахлагч нартаа тийм үү? Тэгээ бурхандаг тэр элч нартаа ахлагч нартаа бүдэнд нь хамтдаа захирагдаж, хамтдаа залбирч, хамтдаа гимшээд тэгээд дьяволыг эсэргүүцэх ёстой. Өстой жинхэнэ тэр надад ямар нэгэн үе таалга нээлттэй байх вэ гэдгийг үнэхээр харах хэрэгтэй. Яагаад гэвэл тэр үе таалгыг тэр хүн би өөрөө л нээсэн байдаг байхгүй юу? Тэр үе таалга. Одоо нөгөө хамгийн анх тэр моднаас идэж болохгүй тэр сонголтыг л эзэн биднэрт өгсөн. Тэр сонголт чинь л биднэрт байдаг байхгүй юу? Энэ муу ярын сүнсэнд муу бүх юмд үе таалга нээж өгөх, нээхгүй байх эрх нь надад л байгаа. Биднэрт өөрсдөд нь тухайн хүнд өөрт л байгаа. Бид нар өөртөө нээж өгсөн учраас тэр бохир сүнс ажиллах те ингээд бүх янз бүрийн хэцүү байдалд орох бүх зүйлүүд чинь ингээд эхэлчихдэг байхгүй. Тэр энийгээ л аягуулсан анхаарах хэрэгтэй. Надад ямар нэгэн болохгүй үе таалга хаах ёстой үе таалга юу байна? Ариун сүнснээс асууна. Мэдээж ариун сүнс л биднэрт туслана. Бид нар мянга мундаг ингээд хан биеэрээ ингээд зүтгээ дайраад улаараад гэхгүй шүү дээ. Ариун сүнснээс асууна. Тэгээ тэргүү таалга байвал гэмшиж байгаа тэргүү таалга хаан залбирна, тунхаглана.
үгээрээ тийм ээ үгээрээ тунхаглана. Тэр Библиэлд бичигдсэн эзний гахалтай бидэнд өгсөн эрх мэдлийн тэр үгээрээ тунхаглана. Тунхаглаад байгаад үе таалгуудаа хаана. Үе таалгуудаа хаана гэхээр яг л тэр нөгөө нээж өгсөн тэр ямар нэгэн гим нүгэл ямар нэгэн буруу дадал цусрал тэр бүгдийг хийхгүй л гэсэн үг байхгүй юу? Хийхгүй. Гимшээд тэгээ хийхгүй. Энийг хийхгүй байхад надад туслаарай гэж ариун сүнснээс гуйх байхгүй юу? Би өөрийнхөө хүч чадлаар би энийг хийхгүй. Бас л эн чинь бардамгал болчдөг байхгүй юу? Надад туслаарай л ариун сүнстэй. Ягаад гэвэл би та нарт туслагчийг өгнө гэсэн шүү дээ тий. Бид нарт туслагч хэрэгтэй учраас өгж байгаа байхгүй юу? Бид нар махан багийнхаа хүч чадлаар үнэхээр өөрийнхөө үйлсээр аврагдаад өөрийнхөө үйлсээр ингээд бүх зүйлийг мундаг хийгээл ингээд сайн бодоод ингээд аврагдаад бурхан дээр очих гэж байгаа юм үгүй л ахгүй юу? Бид нар заавал тэр туслагч хэрэгтэй учраас л илгээж байгаа. Тийм учраас бид нар бууж өгөөд надад туслаарай. Энэ муу таалгууд надад байгаа юм байна шүү. Бурхан минь ээ, ариун сүнсээ надад туслаарай. Эзэн гэд ингээд тэр үе таалгуудаа бүгдийг хаана. Тэр материалыг бас сүнслэг янз бүрийн үе таалгууд байгаа. Материалыг үе таалгах хүртэл байдаг тий. Материалыг үе таалгах хүртэл байна. Өмнөх бид нар юу дээр ярьжсэн шүү дээ. Тий. За тэгээд ингээ үе таалгуудаа хагаад тэр янз бүрийн гэрээ контракт холбоосуудыг бүгдийг таслаад жинхэнэ өөртөөгөө даруусгаад бурхан захирагдана. Тэгээд захирагдахад үнэхээр гайхалтай. Үнэхээр гайхалтай бурхан өөрийн мутраараа өөрийн тэр гайхалтай нэгүсэл нь ажиллаж үнэхээр дөрөв зайлдаг байгаа. Тэгээ үнэхээр гайхалтай тий. Тэрийг заавал илчиж өгдөг. Бурхан чуулгандаа үгээрээ, иш үзүүлгээрээ, тэр зүүдээрээ тий илчиж өгдөг байхгүй. Үнэхээр гайхалтай. Тэгээд бурханы хүч ямар агуу юм бэ? Бурханы нэгүсэл ямар гайхалтай юм бэ гэдгийг мэдрэх болно. Бид бол ариун сүнсэнд итгэж, найдаж, итгэл найдвараа өгөх хэрэгтэй. Тэгээ зөвхөн ариун сүнсний удирдамжийн дагуу тийм ээ. Ариун сүнс илчлэн, ариун сүнс арга замын зааж өгнө. Ариун сүнс тэр илчлэгдсэн тэр бохир сүнсийг зайлуулсны дараа яах ёстойг бас араас нь заавал хэлж өгдөг тийм. Хизээч үл мэдэгдэх байдлаар орхино гэж байхгүй. Заавал хэлж, заавал мэдүүлдэг тийм. Тийм. Шин сэтгэлээсээ гимшээд бурхан руу хандсан хүнд туслахгүй байна гэж хизээч байхгүй шүү дээ. Тэгээ ариун сүнс үнд чинь хамгийн их ажиллана. Ариун сүнсээр л байж ээж хүн энэ зүйлийн эсрэг давж гарч чадна. Бурхны дуу хоолой ариун сүнсэнд бууж өгөөд тэгээ надад ямар гэм нүгэл байна вэ? Би юунаас татгалзах ёстой вэ? Ямар холбоо энэ хаалга үүд нэгдээд байна? Ямар зүйлээр энэ сүнс орж ирсэн байна? Энэ зүйлсүүдийг бүгдийг ингэж цэвэрлэж устгаж ингэж өөрчлөгдөхөд минь туслаач. Тэгээ ямар гэм нүглөө, ямар нууц гэм нүглүүд байна. Тэгээ ямар холбоо сүлбэ, ямар эд зүйлс шүтэн шүтлэг манай гэрт байна. Тэр бүхнээс цэвэрлэх ёстой. За шүтэн бурхан хэлэхдээ шүтэн шүтлэг гараар хийсэн эд зүйлсийг шүтэнийг юу н зайлуул гэсэн байдаг штэ. Тэгээд тэр чинь зөвхөн одоо энэ химийн шүтэн, шишний зүйлийг хэлээгүй штэ. Тэн дотор чинь өөр бурхан шүтэн шүтлэг мэт харагдаж байгаа ямар зүйл байна вэ гэдгийг бурханаас асуух хэрэгтэй. Тэгээд тэн дотор чинь бурхан харуулад өгнө ариун сүнс. Харуулад өгнө тэр бүхний төлөө гимшээд тэр зүйлийг ингээд бүгдийг зайлуулж устгаж хаях хэрэгтэй. Энд чинь л шүтэнийг зайлуулж ийн гэдэг жинхэнэ юм ш. Түүнээс одоо христчэн хүмүүсийн хувьд бол ямар нэг хим шүтээ авчираад залцсан зүйл байхгүй шүү дээ мэдээж. Тэгэхээр тэр зүйл юу байна вэ гэдгийг бурханаас өөрөөс нь асуугаа. Бурхан өөрөө гайхалтайгаар харуулад илчлээд ариун сүнсээр илчлээ зүүд нойрондож хүртэл харуулад эсвэл үг үзэгтлээ өгдөг тийм ээ. Тэгээд энэ бүхнээс бурхан өөрөө ингэж цэвэрлдэг байгаа. Тэгэхээр тэр тухайн хүний өөрийнх нь чин сэтгэл маш их чухал байгаа байхгүй юу? Бурхан руу хандсан чин сэтгэл, зүрх сэтгэлийн хандлага нь маш их чухал. Тэгэхээр зэрэг энэ чинь л нэгсэндээ даруй байдлыг илтгэж штэ. Даруй зүрх сэтгэлтэй тэр хүн дээр энэ зүйл бүгд цэвэрлэгдэх болно. Тэр шүтлэг далдын хүчтэй холбоотой юу ч байж болно штэ. Ягаад тэр зүйлэр чинь дамжуулаад хүртэл сүнслэг зүйл учраас сүнс ингэж орох үе талгыг нээх хүртэл тийм далдын зүйл бас ажилтдаг байгаад байгаа. Тэгээ энэ бүгдийг үнэхээр зайлуулж устгаж, золиос гаргаж, үнтэй цэнтэй юм байсан ч хамаагүй золиос гаргаад зайлуулах хэрэгтэй. Ингэж байж дараа нь хаалга үдэ хаан штэ. Хаалга үдэ хаахта
Эхлээд мэдээж энэ зүйлийг оруулсны төлөө гимшээд энийг ингээд Есүсийн нэрээр хор нөлөөг ингээд устгаж цэвэрлэн тийм ээ. Энэ бүхэн чинь дандаа үгээр штэ. Бүх зүйл үгэнд бурхны амаар гарсан үгсээр дамжуулаад хаалга нэм цааж хүрэл төмөр болж гээд хилээд сайхан тунхлаад хааж болно те. Есүсийн нэрээр хааж байна гэд бүх зүйлээ хаагаад ингээд гим нүглээсээ бүрэн дүрэн би эргэж чадахгүй байгаа бол гимшиж байна гэд чин сэтгэлээсээ над туслаач, би энэ зүйлээсээ тангиугаар би хийж чадахгүй, та надад туслаач гэд ингээд ариун сүнсний өмнө бууж өгөхөд энэ бүх зүйлээс цэвэрлэгдээд танаа тэр орчин гайхалтай оршихуй өөрчлөгдөх болно. Тийм бурханд өгөх хамгийн сайн тахил, бурханд өргөх хамгийн сайн зүйл нь болохоор нэг эвдэрсэн сүнс гэдэг байна шүү дээ. Жинхэнэ үннээр хийгээл сүнсээр гимших тэр зүйлийг л бурхан тэр даруй зүрхийг л хараад байгаа байхгүй тий. Үннээсээ л бүр энэ дотор юу байна гэдгийг зүгээр өөрийн чинь чи өөрөө ч мэдэхгүй зүйл дотор чинь нуугдсан байдаг тий. Бид нэр манайжуулна 7 хоногийн номлолоос номлол бүрдээ гайхалтай үгээрээ л бид нар чинь одоо ингээл өөрснийгөө хараад харах болгондоо л бид нар чинь эзний өмнө бууж өгөөл тий. Өөрснийгөө ямар сул тариа вэ гэдгийг мэдэрдэг. Тэгэхээр энэ болгоноо ингэж мэдээд энэ болгоныг илчилж байгаа зүйл маань жинхэнэ цэвэр үгийн хоол байгаа. Тэгээд цэвэр үг байгаа. Тэгээд тэргээр дамжуулаад үг бидний дотор байгаа тэр бохир сүнсний тэр оруулах тэр үүд хаалга бидний дотор те тэр гим нүгэл бидний дотор байгааг үгээр бид илчлээд ирэнгүүт тэрнээсээ чөлөөлөгдөх хэрэгцээг гайхалтайгаар эрх мэдэлтэй пастор маань хийн. Бид нэр өөрснийхөө чадах зүйлийг өөрснөө бид нэр хүлээн зөвшөөрөөд эзний дээр нэрээр тунхаглаад хийн те. Тэгэхээр бурхны ариун сүнсний ажиллах зам бол өөрөөр хэлсэн шүү дээ. Миний мэдлэг те та нарынхаас өндөр юм а гэж те миний бодол та нарынхаас өндөр. Тэрнээс бурханаас бид нар бол юу ч чадахгүй те бурхан юу хэлчихэж үг яах хэлэх чаа өнөөдөр миний дотор юу нуугдсныг ерөөсөө мэдэхгүй те бид нар өөрснийгөө ч мэдэхгүй байгаа шүү дээ. Хүнийг байтугай өөрсдөө ч хүн мэддэггүй юм билээ шүү дээ. Тэгэхээр бурхан энэ бүхнийг харуулж өгдөг. Бурхан энэ бүхнээс чөлөөлж өгдөг. Энэ бүхнийг бурхан өөрөө бүр гэмшүүлж өгдөг. Тэгээд гэмшгүй зүрх хатуу зүрх сэтгэлтэй ба хатуу чулуучсан зүрхтэй байна гэж гэмших хэрэгтэй. Ягаад тэгэхээр тэр өөрөө хүн гэмшгээ хүртэл хийж чаддаггүй шүү дээ. Ягаад тэгэхээр хүн гэдэг чинь маш сул дорой, маш хатуурсан, нүгэлтэй байдаг. Тэгэхээр энэ бүхнээс цэвэрлэж, энэ бүхнээс үнэхээр ангижруулж, энэ бүхнээс гэмшүүлж махан зүрхийг өгч чадах нь зөвхөн бурхан тэр агуу хайр инэрлэнийг үслээр дүүрэн бурхан л байдаг. Бурхан үүнийг ариун сүнсээр дамжуулаад хийдэг байгаа. Тэгээд бас сэтгэлийн холбоо гэдэг зүйл асар хэцүү. Нэг зүйл байна бас тий. Яа тэгэхээр бид нар тухайн Жезебелийн сүнсийг ажилуулж байгаа хүн тэр нөлөөлд ороод тэр зүйлсүүдийг гэмшихгүй тэр бохир зүйлсүүдээ өмөрөөд бохир зүйлсүүдээ ажилуулаад тэр сүнсийг ингээд тэр сүнстэй хүн өөрөө гэмшихгүй л бол тэр сүнс үнэхээр асар их сүрлийг авчрах бүрэн чадaltaй. Тийм болохоор тэрнээс бүрэн ангижирч салах хэрэгтэй болж байгаа хгүй тэр хүнээс нь өөрөөс нь салах шаардлага гарч байгаа юм. Ягаад тэгэхээр тэр хүнийг хайрлж гин өрөвдөж гин гэд явах юм бол асар олон сүрлийг дагуулах аюултай. Ганц өөр дээр чинь ч биш гэр бүл дээр чинь тэр албан газрын байгууллага дээр чинь ажил төрөл дээр чинь тэгээд цөмд шуулган дээр чинь асар их сүрлийг авчрах тийм бохир сүнс учраас тэр хүнээс үнэхээр холбоогоо туслахаас өөр арга байдаггүй. Тэр хүнийг харахад үнэхээр хамт баймар санагдана бүр. Яагаад тэгэхээр тэр хүнийг маш их хайрладаг байхгүй юу? Гэхдээ тэр хүнд байгаа сүнс бол хизээж хайрлахгүй. Тэр хүн хичнээн сэтгэлд ингээд хайр булааж ингээд хамт байж удаан байж бие биендээ нүмер нөөлөг болж исэн тэр зүйлсүүдээ хүн санаад өрөвдөж өршөөх юм бол тэр амар сүрэл тэр амар хорон явуулга үйл ажиллагаа нь нүмрөөл ороод ирнэ. Тийм болохоор сэтгэлийн холбоогоо тастаад тэр одоо нэг ч одоо бурханлаг биш байх гэсэн үг шүү дээ. Тэр сэтгэлийн холбоо чинь нөгөө махан биеийн зүйлс болоод төрчихөж байгаа байхгүй юу? Сэтгэлийн төвшний зүйл, сүнсний төвшний зүйл биш. Учираас тэр холбоог хүртэл ингээд хүчтэй байшиж таслах хэрэгтэй. Тэр зүйлсүүд ч зөндөө гарч ирэх болно. Тэгэхээр энэ зүйлсүүдийг ч хүртэл бурхнаас асуух хэрэгтэй. Ягаад тэгэхээр бид нар тэр холбоогоо өөрснөө бас мэддэггүй байхгүй юу? Өөрийн мэдрэлгүй өрөвдөн
өршөөх гэж оролдоно. Өөрчлөгдөжээсэ гэж гуйх гэж хүртэл оролдоно. Гэтэл тэр хүний асуудал шүү дээ. Тэр хүн өөрөө л энэ зүйлсүүдийг хийх ёстой. Гаднаас нь 1000 хүмүүс ятгаад ч тэр хүний зүрх сэтгэл ажиллахгүй. Дээрээс нь тэр хүний дотор ажиллаж байгаа, дээр ажиллаж байгаа тэр сүнс нь асар их залмигтэй учраас тэр нөгөө сэтгэлийн холбоогоор дамжуулаад өөрийг чинь ч хүртэл өрхөнд унгах аюултай байгаа учраас энэ холбоог бас таслах шаардлага үнэхээр гарч ирдэг. Мөн нөгөө нэг ингээд чөлөөлөгдөөд гайхалтай боллоо шүү дээ. Тэгвэл буцаагаад нөгөө хэлдэж шүү дээ. Бохор сүнс үнэхээр гарч яваад буцаж хэрэн хисээд эргэж ирээд хоосон болсныг хараад 7-7-г дагуулж ирнэ гэдэг чинь. Тэгэхээр байнга бид нар чөлөөлөгдөөд тэр тэгсэн бол байнга тэр хоосон зайгаа эзний үгээр дүүргэх хэрэгтэй. Эзний үгийг нэмэх, эзний үгийг байнга унших, залбирах, эзэнтэй байнгын тэр гайхалтай оршуу дотор тэр холбоо тогтоох, эзнээс байнга асуух, ариун сүнстэй нөхөрлөх, эзний үгийг унших хэрэгтэй. Тэгээд түүгээр дамжуулан нөгөө нэг сонор сэрэмжтэй байн сонор. Тэгэхээр нөгөө нэг 1-р Иохан 4:1 дээр хэлсэн байгаа шүү дээ. Хайртууд минь сүнс болгонд бүү итэг. Харин тэднийг бурхнаас ирсэн эсхийг мэдхийн тулд сүнснүүдийг шалга. Учир нь олон хуурамч иш үзүүлэгчд дэлхийд гарсан байна гэдэг ч аахгүй. Тэгэхээр ямар ч сайхан үгээр, ямар ч гоё тансаг байдлаар өөрийг чинь өрөвдөж, өөр чинь туслах байдлаар ямар ч байдлаар орж ирж болтгол гэдгийг л хэлэх гээд байна шүү дээ. Энэ дээр ч гэсэн хүмүүс алдаж болохгүй шүү. Энэ хүн яагаад надыг ингэж халамжлаад өнөө? Яагаад надад ийм сайхан хандаад өнөө? Яагаад энэний цаана юу байна гэд яг тэр цаана нь сэрэмжтэй бөгөөс тэгээс соргог бөгөөс сэрэмжтэй бай гэж бурхан хэлсэн шүү дээ. Диавол чамааг гэтээр тэр арслан адил чамааг хотож байдаг гэд. Тэгэхээр яг л энэ болгоныг тэр сүнс болгоныг тэр цаана нь ажиллаж байгаа тэр сүнсүүдийг шалгах хэрэгтэй тий. Тэгээ болгоомжтой бай гэдэг. Болгоомжтой бай гэдгээ би аюултай зүрхээ нэгээл өгөх юм бол үе талгаа нэгээд өгч гинаа л гэсэн үг. Тийм болохоор яг бурхантай маш хөвчлсөн харилцаатай ер нь итгэвч хүн бол хөвчлсөн харилцааг бол ямар ч тийм сонор ширэмжтэй байна гэсэн тийм ойлголт байхгүй шүү дээ. Ягаад тэгэхээр бидний нүд чих бол ариун сүнс л байгаа. Бидний хөтөч бол ариун сүнс л байгаа. Тэр л бүгдийг бидэнд хэлж ойлгуулдаг. Түүнээс бид нар өөрсдийнхөө оюун ухаанд хандаад өөрсдийнхөө зүрх сэтгэл рүү хандах юм бол амархан бүдэрдэг. Тийм болохоор бурхантай маш хөвчлсөн харилцаатай байгаад ариун байх хэрэгтэй, даруй байх хэрэгтэй. Тэгээд бас хүчтэй бурхантай хамт ойр байгаа хүн угаасаа л хүчтэй байдаг. Ягаад гэхээр бурхан өөрөө хүч чадал өгдөг шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ бүхнийг л хийх хэрэгтэй. Тэгээд Жезебелийн сүнс чинь буцаж орж ирэх гэж дайрна шүү дээ. Муу сүнс чинь муу сүнснүүд чинь угаасаа л буцаж орж ирэх гэж дайрдаг. Тэр айцаар дайрч болно. Итгэлгүй байдлыг өгөх гэж оролдож болно. Гэсэн ч түүнийг эсэргүүцээд өөрөө одоо юг хянах нь шүү дээ. Сэтгэл зүг бас хянах нь шүү дээ. Тэгээ бурхан миний намайг өөртөө татаач. Би тантай ойрхон бай. Би таны үгээр бай гэд энэ хөвчлсөн харилцаагаа маш гүнзгий байлгаад энэ бүхнийг дахин оруулахгүй байх бүрэн боломжтой. Хэрэг үнэхээр айдас орж ирсэн бол түүний эсэргүүцэн түүний эсрэг бурхантай хамтарч бас залбирал итгэлтэй байдлаар бурхан арны ариун сүнснээр тэр бурханы ариун сүнсээр гүгдсэн үгээр эсэргүүцсэн илдээр бурханы үг бол илд гэж байгаа шүү дээ. Тэгээд тэр илдээрээ тэр сүнстэй тэмцсэн. Энэ бол үнэхээр гарцаагүй ялтын түлхүүр нь бас тийм ээ итгэлтэй байдал бурхантай хамт байх тэгээд залбирал. Тэгээд түүний эсэргүүцсэн тэмцэх. Тэгэхээр сая маш гоё тайлбарлаад хэллээ л дээ. За тэгвэл одоо ийм сүнсэнд хэрвээ өөрийгөө одоо өөр хин нэгэн одоо сүнс чуулгах юм уу гэр орон ажил албан дээр ийм сүнсний нөлөөтэй хин нэгний тэ учрал бид нар яах вэ гэдэг талаас нь ерөөхдөө ярьлаа тэ. Тэгвэл одоо хэрвээ хувь хүн өөрөө би ийм Жезебес сүнстэй юм байна. Жезебес сүнсний тэр байдаг зан чанарууд тэр зүйлс нь тэмдгүүд нь хэрвээ байвал өөрөөсөө олж хараад энд үед бас энэ хүн яг яаж яах ёстой юм бэ? Яг энэ тохиолдолд юу бас яах ёстой юм бэ? Энэ их хэцүү те. Өөрөө
Жисэвс нөлөөнд орсноо мэдхгүй тий явж байгаа хүмүүс зөндөө л байдаг. Үнэхээр зөндөө байдаг. Гэхдээ үнэхээр сүнсээр төрсөн бол ариун сүнсийг хүлээж авч үнэхээр Есүс Христэд итгэж сүнсээр төрсөн хүн л бол нэг сайн муу ялгах тий одоо бүс чанар хүний зүрх сэтгэл дотор байдаг байхгүй юу. Тэгэхээр би нэг л буруу юм хийгээд байна даа гэдэг дохоо заавал өөрт нь өгөгддөг. зөв мэдүүлэн тий. Ариун сүнс заавал илчлэн эсвэл зүүдээр юм ч юм уу эсвэл хин нэгнэр нөө баг хамт олон залбирч байгаа хин нэг одоо нэг сүнслэг ах トゥ нэрээр нь ч юм уу те сүнслэг ах トゥ нэрээр штэ те эсвэл сүнслэг пастраар нь ч юм уу заавал сануулна. Тэгээд тэрийг ингээл анхаарахгүй ингээд өнгөрөөд ахын бол хэцүү. Заавал тэр сануулна. Тэгэхээр тэрэн дээр айгүй өөрөө айгүй сонор сэрэмжтэй бай гэдэг юм чинь л одоо яг ийм л зүйл дээр ийм сүнслэг зүйл дээр л хэлсэн байж таараш сонор сэрэмжтэй байг өнгөд л бодит байдлын ингээ сэрэмжлүүлэх биш шүү дээ. Энэ чинь сүнслэг байдал ахгүй. Сүнслэг бүх зүйл дээр сонор сэрэмжтэй бай. Та нарыг те архирах арслан адил ингээ гитэн явдаг аа мөн ингээ бохирсон муу ярын сүнснүүд тэгдэг шүү дээ. Тэр үргэлж миний ярьж байгаа үг миний дотроос гарч байгаа илэрхийлэл тийм үү? Энэ юу вэ? Зөв ариун сүнснээс үү өөр сүнснээс байна уу гэдгээл бас хянах хэрэгтэй байгаа байхгүй. Би сая би юугаа ярьчих ба те би надаасаа юу гарчих ба гэдгийг ингээд хянаж явах хэрэгтэй. Хянах хэрэгтэй. Энэ бол яг хамгийн түрүүнд л хүний зан араншингаар ам хэлээр ярьж байгаа үгээр те ингээд илэрхийлэгдэх байхгүй. Ягаад гэвэл хүний зүрх юугаар дүүрэн ам түүгээр бэлхана гэдэг штэ. Энүүгээрээ л ерөнхийдөө шалгагдана дөө. Энүүгээр л илэрхийлэгдэнэ. Тэгэл нөгөө оюун бодол бохир дуу хоолойг сонсоод бохир дуу хоолойг хүлээж аваад ингэж ахын бол бас маш амархан бохир сүнсний нөлөөнд сүнсний нөлөөнд ордог. Тэгэхээр ер нь бол бохир сүнс буюу сатан хүний оюун бодол руу тэр тийм штэ энэ юм штэ тэр тэгдэг штэ энэ ингэдэг штэ чи ингэвэл штэ гоё ингээл гоё болно штэ ингээ нэг удаа олж чи эсвэл юу гэдгийг те тэр ингээ айгу мундаг ингээл үйлчлээд чи яраа дутуу байна ч гэдэг юм оюун бодол хамгийн хэрэг. Энэ бохир дуу хоолойг сатаны дуу хоолой оюун бодлыг хүлээж аваад ярьж өрөөсөө болохгүй. Энтэйгээ хамгийн их тэмцэх хэвээр. Тэгээ ам хэлээр хянах хэвээр. Тэгээд би юу бодож гэн гэдгээ хянах хэвээр гэдэг. Ингээд ер нь олон юмнууд байна да. Тийм ээ. Тэгээд хамгийн гол нэг тэднээс шин тодорхой хэмжээний нөгөө гимшиг зөкстөө цагт нь чи гимшигсэн шүү дээ. Цаг хугацаагаар тэгвэл бидэнд тохиолдож байгаа тэр зүйл яг тухайн үед гимшгэл бурхан хилээд сануулад хин нэгнээр дамж хэлсэн л бол тэр үед нь жинхэнэ тэр сүнслэг тэр эвдэрсэн сүнсний гимшлийг гаргахгүй л бол тэр маань ахаад гимших цаг хугацаа олдохгүй байх үедээ маш аюултай тий. Тэгэхээр нөгөө нэг гимших хугацаа ямар ч гэсэн бурханаас өгөгддөг тэр хугацааг ерөөсөө алдаж болохгүй шүү гэдгийг нэгдүгээртээ тэр хүмүүсээс хурдан тий. Тэгээд дараачийн нэг зүйл нь тэр гимших үедээ ягаад ч юм нэг хогхирцсан юм шиг юм хохирогчийн би нэг хохирогч гэдэг өөрийгөө өмөрхтэй тий. Тэгэхээр яаж хийж байгаа л нэг зүйл нь за би нэг ингэсэн байхад энэ инглээ гэл аль болох тэр нөгөө нэг тэр зүйлээс зүгээр л өөрийгөө өхүүлэл эзний өмнө тиймээ гэдгээр л үннээрээ ирэх, үннийгээ хэлэх, үннээрээ улаах гэдэг чинь тийм маш чухал байгаа байхгүй би ингэсэн юм аа яг ингэсэн гэдгийг ингээд үннээрээ улаах гэдэг чинь хамгийн чухал асуудал байгаа би бохир сүнсэнд хэрэглэжлээ те би одоо айгүй цэвэр арай ингээ байж бохир сүнс намайг ингээ жижигээс орж хэрэглэжлээ гэдэг. За энэ бол үгүй юм аа те. Тэгэхээр нөгөө дэлхий дээрх тэр энэ бүхийлийн сатаны тэр эрх баригчдын те тэр сүнслэг тэр бохир зүйлийг тэр эрх мэдл ажлын эсрэг юу хийх вэ гэхээр зүгээр л бид нэр гэрчлэх тэрийг улаах тэдний талаар ярих ил гаргах бурхны өмнө тэрийг хүлээн зөвшөөрөх тэгэл ирэхэд хийх ажил нь биднээс биш байгаа байхгүй хүнийх биш байгаа байхгүй зүгээр бурхан тэр ажлыг те тэг хэлсэн шүү дээ хин зүрхэндээ итгэж зөв байдалд хүрч амаараа хүлээн зөвшөөрөөд аврал хүрнэ гэсэн байна. Амаараа би хийсэн тэр зүйл бүхий л бохир зүйлүүдээ гим нүглүүдээ амаараа хүлээн зөвшөөрөхөд авралт хүрнэ гэж хэлээд өгсөн шүү дээ те. Би чинь ийм ёрын юм байна штэ гэх те. Ингээд та нар гим нүглээ улаавал итгэмжит зөв тэрээр та нарыг өөчилж
бүхий л зөв бусаас чинь цэвэрлээ. Бурхан цэвэрлэх гээд байгаа байхгүй тий. Улаавал цэвэрлэх гээд байгаа. Бид нар удаахгүй болохоор нөө нэг бурхан ажиллах, цэвэрлэх, угаах, ариусгаад намайг зөв тэгээ бусаага зөв болгоо өөртөө авахгүй шүү дээ. Зөвтгөх боломж үе таалга нэгтгэхгүй байгаа байхгүй. Тэр би энэ бистэ бохор сүнсэнд ингээд яачлаа. Астай бохор сүнс намайг тэгчлээ гэд ингээд өөрийгөө өмөрөх нөгөө бурхантай нөгөө нээж өгөх юугаа ингээ хаачаад байгаа байхгүй. Өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ тий. Тэгэхээр тэр бохор сүнс, Жизебелийн сүнс юугаар ажилласан? Хүний хил амаар л ажилласан байхгүй тий. Тэр явуулга, тэр залмигтай ажиллаа амаараа дамжуулж л хийсэн байгаа даа шүү. Яг түүнтэй ижилхэн тэр зүйлийг амаар нь хүлээн зөвшөөрөхөд эзэн ч гэсэн тэр гайхалтай үгийг бүх зүйлийг эзний ариун сүнс бидний аман дээр үгийг өгöd гайхалтайгаар тэр зүйлээ ч гэсэн өөрөө бүх ажлаа хийн тий. Тэр нь ямар гайхалтай вэ? Бурхан ямар нэгүүлсэнгүй вэ? Тэр сайн бурхан. Тэгэхээр энэ хүмүүс бол хамгийн их тэднэртэй тэмцэлддэг зүйл нь бол өөрийгөө хийсэн зүйлээ ухамсарлах болон хийсэн зүйлээ би яг ийм хийцэн юм а гэдгийг ойлгож чадахгүй бохир сүнсэнд нэгдүгээрт мэдээж Жизебел сүнс бол тэр хүнийг хуурж байгаа тий тэр хүнтэй одоо ямар юугаар яриад тэр хүнийг удирдаад тэр бохир юм үгийг хэлүүлнэ бохир үйлчлийг хийлгэнэ гэхдээ энийгээ бол тэр хүн өөрөө таньж мэддэггүй юм байна гэдэг би сая танд яриад Эва могоо намайг хэлчихлээ гэдэг. Нөхөр нь хэн Адам болохоор таны надад төгсөн эмэгтэй надад төгсөн гэдэг. Ерөөсө бурууг өөртөө анхны хүн тань тийм байсан. Тэгээд одоо ч гэсэн яг л бидний нөгөө нэг төвдөх махан юунд байдаг. Яг л тэрнгэрэл хүн ингээд бурханд ажиллах боломж үе таалгыг нээж өгөхгүй ингээд хаачаад байдаг. Хөвшиж чаддгүй тий. Тэгэхээр яг бурхан болвол гим нүглийг бас үзий яддаг байгаа. Бурхан хүнийг биш гим нүглийг үзий яддаг. Гэхдээ тэр хүн гимиг хайрлах юм бол тэр хүн өөрөө бурханы дайсан болох байхгүй юу? Тийм болохоор бурхан тэр хүнийг хичнээн хайрлсан ч гэсэн тэр гим нүгэлтэй хамтал ингээ явуулна шүү дээ. Өөр аргагүй. Яа тэгэхээр хүнд өөрт нь сонголтыг бурхан эрхчлөөг өгсөн. Тэгээд тэр хүн тэр Жизебелийн бохор сүнсээ үзэн ядахгүй бурханы үзий яддгийг үзий ядаж чадахгүй хайрлаад өмгөөлөд өмөрөөд тэгээ хатуураад тийм зүрх сэтгэлтэй байх юм бол тэр хүн үнэхээр өрөвдөлтөй тэр хүний амьдралч өөрөө сүрэлт орно. Яг тэр Жизебел өөрөө ашиглаж байгаа хүнийг болвол ерөөсөө хайрлахгүй байхгүй юу? Бүр ингээд ашиглаад дуусаад тэгээд ингээд хог дээр хаяна. Тэрний хүсэл бол хүнийг бурхны дүр төрхөөр бүтээгдсэн хүнийг үзэн ядаж түүнийг там руу явуулах бол түүний зориг хүсэл тэр хүнийг ашиглах нь бас түүний зориг хүсэл. Яг тэр хүнээр дамжуулж сүнс өөрөө ажилдаг. Хүнээр дамжуулж л энэ бүхнийг хийдэг байгаа. Тэгэхээр би хинт ашиглагдаад байна вэ гэдгээ ингээд миний үр хөхөд хэрэг вүлээ. Миний гэр бүл хэрэг вүлээ. Яг тэгэхээр үр хөхөд гэр бүл дээр хүртэл тэр хараал буудаг учраас. Ингээд тэр бузар муу сүнсийг үнэхээр энэ над дотор ажиллаж байгаа гэдгийг мэдж байгаа бол хатуурсан зүрх сэтгэлийнхээ төлөө бурхан минь гэд бас улаах хэрэгтэй байхгүй юу? Амаараа хүлээн зөвшөөрөөд би энэ сүнс надад байна. Би улааж байна. Та надад туслах юм бол би өөрөө гэмшиж чадахгүй байна. Үннээ л хэлэх хэрэгтэй. Ягаад тэгэхээр бурхан үнэн байхыг л хүсдэг байгаа. Тэгээ үнэн зүйл дээр зогсож чадах юм бол бурханы нэгүсэл буужирдаг тийм ээ. Энэ бол үнэхээр хүнд хэцүү асуудалтай. Жизебелтэй хүн чөлөөлөгдөх бүрэн боломжтой боловч тэр хатуурсан зүрх сэтгэл тэр муу сүнсийг үзэн ядахгүй байгаа зүрх сэтгэл нь тэр хүнийг өөргөн үнэхээр хорлох боломжтой. Тэгэхээр одоо Жизебел сүнстэй магадгүй бидээс загтал дотор байсан л да. Яг ийм манай энэ сүм чуулганы пастор маань яг ийм хүн байсан. Яг тэр хүн бол яалтчгүй одоо ийм Жизебел сүнстэй хүнийг яг удирдах байгааг би өөрөө олж харсан. Энэ тэгээд яг ийм байна гэдгийг би тухайн хүнд нь яг үнээр нь хэлсэн. Гэхдээ тэр хүн бол намайг бүр хил хамаар бүр хүлээж авахд битгий хэл тийм ээ. Ингээд хил хамаар доримжилсан.
маш олон хүний дунд маш эвгүй байдалд оруулсан. Тэгээд тэнд яалтчгүй тэр миний өмнө нь явж исэн тэр сүм чуулганы дээр бол яг ийм асуудал ингээд үүссэн ингээд бичсэн. Мессен захидлыг би одоо яг санаж байна. Тэгэхээр сүм чуулганы пастор нь өөрөө ингээд Жезебел сүнсэнд эзэмдүүлсэн тий. Одоо Жезебел сүнсэнд хууртагдаад Жезебел сүнс нь өөрийг нь удирдаад сүм чуулганыг нь хүмүүсийг нь удирдаад ингээд явж байна гэдэг бол бас маш аюултай. Тэгэхээр яг ийм сүм чуулгантай яг пастор нь одоо яг ийм байгаад хүн гэдэг бол сүнсэнд эзэмдүүлсэн магадгүй тэр хүн бол мэдэхгүй. Миний зөв буруу сүнс сонсчоод бохир сүнсийг сонсоод ариун сүнс надтай ингэж ярьсан хэлсэн гэд ингээд явж идэг. Гэтэл энийг нөгөө итгэгч нар маань өөрсдөө одоо за шинж тэмдгээр нь бас ялгаж барьж авч болж байна. За энэ хүнд ийм манипуляц хийх те хүмүүсийг захирах хүмүүсийг те ноёрхох хүмүүсийг айдас давтуулах ийм шинж чанар байна уу гэдгээр нэг олоод харчиж байна те маш ялбархан олж харах боломж байж байна. Мөн давхар тэр хүнээс ирж байгаа тэр үгнүүд нь үнэхээр айдсыг төрүүлж байгаа бол тэр ягаад ч бурхны үг биш вэ гэдгийг бид нар бүрэн харах боломжтой шүү дээ. Үүний дээр бид нар нөгөө бурхны үгийг унших хэрэгтэй те Библийг унших хэрэгтэй. Энэ яг бурхны энэ пастрын маань хэлсэн үг, ахлагчийн маань хэлсэн үг нь яг энэ Библийн дагуу байна уу? Үгүй юу гэдгийг нөгөө олж харахгүй Библийг уншихгүйгаасаа болоод тэр хүний дөрөв хэлж ярьсан шүү дээ. Нөгөө айдсаар эсвэл манипуляцаар тэр хүн бүр автуулцдаг тий. Яг үнэн юм шиг, зөв юм шиг. Тэгээд тэр өөрөөсөө хамааралтай болгоод эхэлдэг тий. Тэгвэл энийг ингээд эзний үгтэй хамт байхгүй бол энийг ер нь ялгаж харна гэдэг тэрийг зөв буруу гэдгийг нь хэлж тийм ээ үнний тал зогсно гэдэг бол ер нь бол боломжгүй болоод ирж байна. Тэ? Тэгэхээр итгэгч нар маань ер нь бол Библиэл байх хэрэгтэй. Библийн дагуу байна уу? Тэгээд ялангуяа яг л үнэн үг яриад байдаг. Гэтэл тэнд нь холимог зүйл явж байдаг байхгүй юу? Одоо бид нар одоо манай чуулганы хамбал энэ цэвэр үг, бурханы цэвэр үг гэж агүй хэлдэг шүү дээ. Ер нь гişлэл болгон дээр бурханы цэвэр үгийг номлох, бурханы цэвэр үгийг дамжуулах гэдэг. Энэ аягүй чухлаа. Өөрөөр хэлэх юм бол яг бурханаар тослогдсон, томилогдсон, ариун сүнсээр удирдуулсан пастор яг бурханы цэвэр үгийг дамжуул. Тэгэхээр цэвэр үгийг дамжуул. Энэ цэвэр үгээр дамжиж бурханы тэр ариун сүнс нэгүслэн ажиллана. Ариун сүнсний хүч, нэгүслийн хүч ажиллана. Харин холимог болчих юм бол холимог гэж юу хэлээд байгаа юм бэ? Холимог номлол, холимог үг гэдгийг одоо нэрээ манай чуулга маш их хэлж байгаа. Энэ нь юу хэлээд байгаа вэ? Библиэлд хэлж байгаа. Та нарын хинч хоосон үг яриагаараа бүү мөшлөг гэж Библиэлд байгаа шүү дээ. Тэр хоосон үг яриа гэж юу хэлж байгаа? Дэлхийн ертөнцийн хоосон үг яриа биш ээ. Библиэлд хэзээч дэлхийн янз бүрийн одоо хүмүүсийн ховж мэдээлэл тэрийг хэлээгүй. Библиэлд бурхны үгийг хэлж байгаа. Үг яриа болгон бүх бурхны үг. Бурхны үгийг хэлээд байгаа мөртлөө тэр нь хоосон. Тийм одоо номлолоор, тийм үгээр, тийм бурхны үгээр та нарыг хинч бүү мэхлэг гэж байна. Энэ нөгөө мэхлэг зайлмих нөгөө Жезебелийн сүнс нөгөө шашны сүнс бүгд явж байгаа хгүй. Тэр энэ яагаад хоосон үг яриа юм ба? Яагаад холимог байгаа юм бэ гэхээр нөгөө бурхны үгэн дээр хүний оюун санаа, хүний оюун бодол, дэлхийн юм тэ ингэ болно штэ. Энэ ингэж болно штэ. Энэ зөвшөөрнө штэ. Бид нар хүн лимчэндээ гээд энийг ингээ хольж гутгаад гэсэн мөртлөө бурхны үгийг яриад байдаг те. Ингээ холимог болгоод ингээд засчдаг. Тэгэд тэн дотор нь үнэн үг явж гэнэ үү? Явж байна. Библи ярьж байна. Ариун сүнс ярьж байна. Есүс ярьж байна. Бурхны үг ярьж байна. Гэхдээ тэрэн дотор холимог юм явж лээвэл энэ бол маш осолтой. Энэ холимог юм үгээр чинь дамжиж л нөгөө бохир сүнснүүд, нөгөө Жезебелийн сүнснүүд бүх одоо өө таалгууд ингээд нэгтж байдаг байхгүй. Тэр хүлээж авж байгаа хүмүүс дээрч тэр чуулганд дээрч тэр. Тэгэхээр холимог үг номлогдож гэнэ үү? Энэ ариун сүнсний хүч ажиллаж гэнэ үү? Ер нь манай пастраар, манай чуулганд ариун сүнс ажиллаж гэнэ үү? Бурхны нэгүсэд ажиллаж гэнэ үү гэдгээрээ л ер нь харна дөө. Тийм ээ? Үр жимсээр нь тийм. Үр жимсээр нь. Ариун сүнсний хүч ажиллаж гэнэ үү? Ариун сүнсний үр жимс байна уу? Бурхны нэгүсэд ажиллаж гэнэ үү? Бурхны хүч ажиллаж гэнэ үү? Бурхны нэгүсэл чинь юу хэлээд байгаа юм? Нөгөө
хүний өөрийн хийж чадахгүй, хүний өөрийн биелүүлж чадахгүй тэр бүх хуулийг ариун сүнсний хүчээр, бурхны нэгүслийн хүчээр биелүүлж тэгээд бурхны авралт хүрэх энэ л нэгүслийг хэлээд байгаа шүү дээ. Энийг ажиллаж гэнэ үгүй юу гэж харах хэрэгтэй. Тэгээд тэр номлогдож байгаа үг, тэр яригдж байгаа ер нь үйлчлэл тэр бүх за эсвэл үгүй л байх хэрэгтэй. Ямар нэгэн дундын холимог, дундын нэг хоёр утга агуулсан тий, хоёр санаа агуулсан, хоёр утга агуулсан ийм үйлчлэл, ийм үг, ийм номлол байх юм бол энэ бас л та. Энэ дээр анхаарах хэрэгтэй. Та нарын үг эсвэл за эсвэл үгүй байдал гэж хэлсэн. Та нар халуун эсвэл бүлээн байвал бөөж гарганаа л гэж хэлсэн. Бидний хувь хүний амьдрал дээр ч гэсэн юм л байх хэрэгтэй. Чуулган дээр ч тэр амьдрал дээр ч тэр үйлчлэл дээр ч тэр бүх зүйл дээр заавал за үгүй бол үгүй. Бурхны юм тодорхой. Энэ нь ингээд энэ нь тийм биш гэдэг ингээд заасан. Ямар нэгэн дундын холимог бүлээн тийм юу ч байхгүй. Хэрвээ тийм л байвал нэг л дэлхий рүү ороод нэг бурхны руу ороод тэ ингээд хамбал үйлчлэгч тэр амьдралч тэр минь бүх зүйл ийм байх юм бол за өөртөөгөө шалгах хэрэгтэй, анхаарах хэрэгтэй гэж зөвлөмөр байна. Тэгэхээр үнэхээр цагийг авар гэсэн шүү дээ тий. Хүн болгоны хувьд цаг хугацаа одоо зүгээр л дэлхий рүү харахад хүн болгол гэж шүү дээ. Энэ цаг хугацаа ямар хурдан явж байна, 100 ямар хурдан өнгөрж байна гэл тий. Юм болгон ийм хурдстай болсон энэ үед бид нар ч гэсэн маргааш өнөөдөр ингээд амьдж маргааш өгөхийг үгүйсэхгүй байхгүй. Энэ хурдстай энэ цаг үед маргааш амьд явах баталгаа байхгүй энэ үед бид нар өнөөдөр тэр тусмаа бид нар сүнс маань сэтгэл маань очих газар, бие маань очих газар эцсийн эцэст зөв зам дээрээ зогсож гин үү гэдгээ хүн болгон харах хэрэгтэй л ахгүй юу. Өнөөдөр юуны төлөө үнэхээр яг тэр сүм чуулганы маань ингээд тэ үгээр шалгаад пастор яхаарахгүй Жезебел сүнстэй гэдэг нь илчлэгдээд харагдаад байгаа нөхцөлд юугаараа хүлэгдээд юу сайн гээд тэр газар суугаад байна вэ? Тэр газар зогсоод байна вэ? Тэр газар хүлэгдээд байна вэ? Тэгэхээр бурхан бидэнд бүх сонголтыг өгсөн шүү дээ нөгөө тий. Бүр анханасаа бидэнд сонголтыг өгсөн. Тэр тусмаа бид нар зүгээр нөгөө махан биеийнхээ хоол тэжээлийг сонгож авч идэхдээ бид нар хугацааг нь хардаг тий. Аль дэлгүүрээс авах уу, шинэ үү, хуучин уу бүх зүйлээ сонгож бид нар махан биеэ тэгтлээ их сонгодог мөртлөө үүнээс илүү сонгох нарийн сонголт маань бидний сүнслэг хоол тэжээлээ бид нар маш сайн нягтлаж маш сайн бүр ингээд сайн нягтлж ээж ариун сүнснээс бурхнаас хувьчилж тэр туслагчаасаа асууж ээж бид нар тэр сүнслэг хоол тэжээл цэвэр тэр хоол тэжээлээ авах газараа бид нар очих ёстой гэдгийг л хэлмээр байна тий. Тэгэхээр за бурхан явах л ёстой сүм анханаас одоо нэг ийм нэг дөнгөж анхал ийшээ явсан анхал энэ сүмдээ байсан одоо яаж явах вэ ста нэрэ яаж инхэвдээ гэд тэгжээд маргааш нэг өдөр амчин нэхэгдвэл би анхал эндээ ирсэн штэ би энэ л зүв байсан гэж хэлж чадахгүй л байхгүй. Тэгэхээр энэ дээр маш энэ зүйл дээр одоо ингээд буцаад хүмүүсийн яриаг би ч гэсэн өөрөө яг л тийм л ойлголтойсэн. Энэ зүйлийг ингээд харахад үгүй юм байна. Үгүй юм байна. Бурхан яагаад бидэнд сонгох, зөв сонгох эрх мэдэл бүхий сонголтыг бидэнд өгсөн. Тэгэхээр бид нар ч гэсэн энэ хоол гэж энэ зөв үгүй юу? Тэгэхээр бохир сүнсийн дэлхий биднийг яг л энэ зүйлээр л хүлдэм байна. Тэгэхэд нэг тэр чамд тусалсан штэ. Би чамд тэрийг өгсөн штэ. Чамд нэг тэрийгээр хангасан штэ. Тим юмар тусламж үзүүлсэн штэ. Энэ нэг намайг ингэсэн юм а. Энэ тэгэхэд намайг тусалсан юм а гэд тухайн үед тэр хүнээр дамжуулж бурхан ч гэсэн ямар ч буруу хүн бузар муу хүнээр дамжуулаад ч гэсэн өөрийнхөө хүүхдүүдэд тэр хангамжуудаа өгдөг бурхан байхгүй юу. Тэгэхээр энүүн дээр ингээд ялангуяа тий итгэгч нар маань энэ дээр маш сайн бидний ярьж байгаа энэ зүйл маань яагаад бид нар энийг яриад байна вэ? Нэг сүнсний авралын төлөө тий тэр нэг сүнс аврагдаад эзний гайхалтай жинхэнэ дагалдагч болоод ирэхэд тэр хүнээс тэр дагалдагчаас гарч байгаа жинхэнэ тэр эзэн гайхалтай үр жимс ургаад ирэнгүү тэр үр жимснээс авж идэх тэр хүмүүсийг хараад итгэгч биш хүмүүс жинхэнэ олноороо эзэн рүү ирж жинхэнэ олноороо аврагдах аврал нь тэр байгаамаа гэдгийг л дахин хэлээд байгаа тий. Тэгээд Жезебел сүнс чи өөрөө тэнгэрлэг хончинтэй шүү дээ бид нар чинь. Тэнгэрлэг нэг л хончин. Эзэн бол миний хончин гэдэг шүү.
Тэр хончин дээр л төвлөрөх хэрэгтэй байхгүй. Яг нөгөө бид нар харж байгаа нөгөө пастор харж байгаа нөгөө сум чуулганд гэдэг энд нөгөө миний одоо төрсэн газар миний одоо аврагдсан газар гэдэг ингээд үгүй бид нар тэнгэрлэг хончинтай Тийш. тий бид нар эстэй ингэж явсаар агаад нөгөө төөрөлдчөөд ингээд төөрөлдөд явсаар агаад эсэн дээр очиод энэ чи би ингээд итгэгчтэй би ингээд энэ цуглаанд ингээд явж исэн би энэ пастор дээр явж исэн гэж эсэн дээр очиж хэлэхгүй шүү дээ. Эзэн дээр би энэ пастор дээр дагсан тий би одоо энэ цуглаанд явсан би ингээд яагаад би мөнхөн үлд орохгүй байгаа юм бэ гэж хэлэхгүй шүү дээ. Бидний харах цаас зүйл тэнгэрлэг хончин бидний эзэн л ахгүй юу. Тэгээд би чамд Библи өгсөн. Би чамд ариун сүнсийг өгсөн шүү дээ. Энэ хангалттай шүү дээ л гэж хэлдэг шүү дээ. Миний нэгүсэл чамд хангалттай л гэж хэлдэг шүү дээ. Бид нарт ариун сүнс Библи байна. Тэнгэрлэг хончин мань байна. Энэ хангалттай. Бид нар энэ гурваар барайл явж байхад сайн муу ялгааны ариун сүнс зааж өгөн зааварлна. Гэтэл ер нь эцэст бидэнд ариун сүнстэй хүрэлтгэл байхад бүх зүйл өдөрт нь чолоод хөтлөгдөн дагуулгадна тийм ээ. Ариун сүнсгүйгээр юу ч хийж чадахгүй. Ариун сүнсгүйгээр хинч биш. Ариун сүнсгүйгээр итгэгч хүн хинч биш. Юу ч хийж чадахгүй. Ариун сүнсгүйгээр чуулган бас юу ч биш. Юу ч хийж чадахгүй. За яах вэ? Үнэхээр өөрсдийнхөө хүч чадлаар төлөвлөгөөгөөр тэ журмаараа ингээд явдагч бурхнаас биш л бол бурхны нэгүсэл хүч чад ашиглахгүй л тэгэл нурхад байхгүй. Тэр нөгөө ахаад нэг юм хэлж байгаа зүйлийнхаа нөгөө нэг сүнслэг завхаарл те сүм хисээ сүнслэг завхаарл болно гэж бүр яг ингээл одоо ингэж ярьж байгаа хүмүүсийг хүртэл бисаа. Тэгэнгүүт энэ маань үнэхээр энэ сүм хиснээрээ сүнслэг завхаарл гэдэг зүйл биш юм аа. Биш юм байна гэдгийг гайхалтай энэ чуулган дээр ирж иж би ойлгож байгаа байхгүй. Тэгэхээр жинхэнэ сүнслэг завхаарл гэж юу вэ? Сүнс гэж юу юм тэгвэл? Сүнс гэдэг чинь нэг нүдэнд харагдах сүм чуулган юм уу? Үгүй шүү дээ. Сүнс гэж юу вэ? Бидний дотор байгаа зүйл байгаа байхгүй. Бидний дотор байгаа зүйл дотор чинь оюун бодолд энэгээр орж ирж байгаа нөгөө үг чинь холимог сая хэлсэн шүү дээ тий. Холимог номнол холимог үг ороод энэ дотор ингээ ороод ирэхэд бидний энэ сүнс дотор завхаарлууд явагдаад ирж байгаа байхгүй. Цэвэр үг бохор үгтээд ингээ завхаараад эзний үгээс нөгөө нэг хүний бодол санаа орж ирсэн тэр үг завхаараад ирэнгүүт хөвхний бүр энэ дотор чинь нөгөө сүнслэг завхаарл явагдаад байгаа юм байна шүү дээ. Тэрнээс биш сүм хийснээрээ сүнслэг завхаарл болоод тэр хүний ачийг хариулах гээд энд байгаад байгаамаа гэд байгаад бүр өвчин зовлондоо бүх хэцүүч гэсэн ямар их дарамттайч гэсэн би ингээл яваад байгаа хүмүүс үнэхээр хөрхий тий харамсалтай байхгүй юу? Яг тэгвэл хизээ өөдлөхий. Бурхан хэлсэн шүү дээ. Би та нарт гай гамшигийг тий өгөөгүй маа. Би та нарт зориулсан төлгөөнүүдийг би мэдхгүйгээд эдгээр ирээдүй ба найдварыг өгөхийн тулд та нарт сайн сайхны төлөөх төлгөөнүүдийг би өгсөн юмаа гэж байгаа юм. Өгсөн юмаа гэдэг нь тэгвэл сайн сайхны төлгөөнүүд нь юу юм бэ гэхээр бид өгсний дараа тэр сайн сайхан дээр очих юм уу? Тэгвэл яагаад бид нэр амьд байхдаа тэр бурхны сайн сайхан төлгөөн дотор бид яагаад амьдарч болохгүй гэж. Тэгэхээр угсаа энэ зүйлийг л хилээд өгсөн байхгүй. Тэгэхээр бурхны яг үгэн дээр зөв зам дээр зогсоод зөв яг бурхны үгээр сургагдаад өөрийнхөө дотор сая хэлсэн те тэр бохор сүнснүүдээ орж ирэх үүд хаалгуудаа хаагаал эзний үгэнд дуулууртаа захирагдаал эзний зүрхээ даруусгаал ингээл явах тусам бид нар тэр сайн сайхан амьдрал бид нар зүтгэж биш зүгээр л эзнээс ирдэг гэдгийг л те гайхалтай бурхан хэлсэн байгаа байхгүй. Цэвэр сүг хүүхэд адил хүсн тэмүүл гэдэг штэ. Бурхны үг цэвэр байх хэрэгтэй байхгүй юу? Тэр цэвэр сүг хүсн тэмүүлэх хэрэгтэй байхгүй юу? Цэвэр сүгээ бид нар хаах хэрэгтэй. Итгэгч нар цэвэр сүг хаана байна? Тэр цэвэр сүг хаанаас хинээс ямар бурхны тослогдсон пастор ямар бурхны тослогдсон сүм чуулгад тэр цэвэр сүг уурсчаад тэрийг хаах хэрэгтэй байхгүй юу? Энэ бүр маш чухал. Үнэхээр чухал. Бид нар энэ дээр хахад ингээд сүм дээр ирсэн болоо ингээд Библи ярьж байна, Есүс ярьж байна болоо гэж ингээд болчихлоо гэж боддог. Хэд бурхан намайг хай гэсэн ш. Тэгвэл олно. Яагаад хай гэсэн? Бурхан дээр ирсэн мөртөө бас л хайх л ёстой байхгүй. Жинхэнэ үннийг хайхгүй. Үнэн та нарыг чөлөөлнө. Бид нар үннийг эрхчлүүлээд гарах ёстой байхгүй. Тийм ээ? Бурхныг хайхад бидний тэнгэрлэг хончин биднийг олж авах л явахгүй тий. Тэр газар аваачлах байхгүй юу? Тэ бурхан одоо маш инэрэнгүй учраас те хүн болгонд бүгдийг сонголтыг өгсөн те. Бурхан хэдэж хүний хүчилдэггүй. Хүн өөрөө сонголтоо хийдэг. Үнэн үгийг дагахгүй, хуурамч холимог үгийг дагахгүй. Тэ?
хүчирхийлэл дор айдсаар хөтлүүлээд нэг газараа суугаад тэнцэнэ бурхныг хайгаад байна. Бурхан хай гэдэг чинь нэг газараа суугаад хайгаад хай гэж хэлээгүй шүү дээ. Яв, ирж хай. Хүн юм аливаа юм хүн зүгээр локер ботход ирж хайхын тулд босоо явдаг үстэй. Уудан дээр суучаад удирдлага хаана гэж суугаад байл олох уу? Олохгүй шүү дээ. Яг л үүнтэй адилхан ирж хайх хэрэгтэй тий. Хаа байна вэ? Энэ болон тохоо хаана байна вэ? Яг тэр үннийг олж авахын тулд хүн өөрөө чармах хэрэгтэй. Эзний үгнээс зуурах хэрэгтэй. Эзэнтэй залбирах хэрэгтэй тий. Мацаг барих хэрэгтэй. Эзэнтэй ойртохын тулд өөрөөсөө шалтгааллах бүхий л зүйлсийг хийх хэрэгтэй болж байгаа тий. Тэгэхээр олон итгэгч нар маань одоо харамсалтайгаар ийм сүм чуулганда баригдмал байгаад байна гэдэг чинь өөрөө нөгөө Жезебелийн одоо нөлөөлөл доор байгаад байгаа гэдгийг бас нэг бүрэн харах боломж байгаад байна шүү дээ. Тэ? Тэгвэл олон чуулганд энэ сүнс үйл ажиллагаа явуулж байгаа юм биш үү? Тэ? Хэрвээ тийм байгаа бол айдсаар хөтлөж байгаа бол удирдах байгаа бол тийм ээ имэйлт бурхнаас имэйлтийг хэлээгүй шүү. Тэ? Тухайн одоо пастор ахлагч одоо юу гэдэг сүмийн удирдлагаасаа ч юм имэйдэх ч юм уу. Эдгээрээс хүнээс хамаарсан айдас байгаа бол тийм ээ тийм зүйл байгаа бол таны байгаа одоо чуулганы сүм дээр энэ сүнс ажиллаж явах магадлал бол асар өндөр юм байна. Тэгэхээр бидний түрүүний ярьсан тийм ээ тэр зөвлөгөөнүүдийг бас дагаарай тий. Эндээс бас ингэж өөрийгөө татаж гарч авах нь таны мэдлэлтэй ба шүү. Таны сонголт шүү гэдгийг бас аюу бас маш сайн тодорхой ойлгомжтойгоор бас ингэж хэлж ярьлаа тий. За өөр нэмж хэлэх зүйл бас юу байна? Хуучин гэрээнд Самуэлаар дамжуулан бурхан Израилийг удирдах гэсэн. Үнэхээр гайхалтайгаар удирдах гэсэн. Гэвч ард түмэн хаана гэсэн. Ард түмэн хааныг гэсэн. Учир нь бурхан Самуэлаар дамжуулж өөрийн сүнсээрээ Израилийн ард түмэн гайхалтайгаар удирдах гэсэн боловч ард түмэн заавал бусад одоо улс үндэстэн шиг нүдэнд харагддаг. Бурхан нөгөө харагдахгүй байгаа шүү дээ. Самуэлаар дамжуулж ажиллаад байгаа бурхан харагдахгүй байгаа шүү дээ. Нүдэнд ингэж харагддаг. Заавал хаан байлах гэж тийм үү? Хаанаар дамжуулах гэж ингэж одоо нэгсэн байгаа. Тэгээд бурхан хэлсэн шүү дээ. Наад чамайг эсэргүүсэж байгаа юм бишээ. Намайг эсэргүүсэж байгаамаа. Энэ ард түмэн намайг эсэргүүсэж байгаа. Миний эсрэг зэгсэж байгаамаа гэж хэлсэн шүү дээ. Яг одоо үүнэ сүм чуулган ариун сүнсээр бурхнаар буюу ариун сүнсээр удирдуулахаасаа илүү заавал хүний өөрийн оюун бодлоор нэг гат баригдаж нүдэнд харагдах гэсэн тийм одоо удирдлага, тийм одоо систем нэг ингэж хайж тэмлүү ингэж төвлөрдөг. Ер нь сүм чуулган итгэгч нар арт юм одоо юу гэсэн юм яг ингэдэг. Эннээс болоод жинхэнэ ариун сүнсний буюу бурхны сүм чуулган, бурхны нэгүсэлд ажилдаг, бурхны хүч чад ажилдаг сүм чуулган үнэхээр ховор. Тэгэхээр энэ дээрээ л итгэгч нарыг би уриалж байна. Манай сүм чуулган ариун сүнс ажиллаж байна уу? Манай сүм чуулган бурхны нэгүсэл ажиллаж байна уу? Үнэхээр бурхны томилогдсон тэр элч нар, тэр ахлагчид ажиллаж байна уу гэдгийг л үнэхээр бурхны цэвэр үгийн сүг налах хүүхэд адил хүсэн тэмүүлээрэй л гэж уриалж. За тэгвэл өнөөдөр тийм ээ хэрв одоо Изабелийн сүнстэй холбоотой ямар нэгэн дарамт шахалт хүн тийм нөхцөл байдалтай учирч байгаа бол тийм ээ та ганцаараа тэмцэхгүй байна гэдгийг та ойлголоо. Энд бол бурхан ажиллана. Бурханы ариун сүнс ажиллана гэдгийг та ойлгоорой гэдгийг бид нар сая хэлээдгүй ярьлаа. Тэгэхээр бурхны үгэн дээр бат зогсоо тийм ээ үннийг таньж ариун сүнсний удирдамжаар алхах нь түүнийг ирэлхийлэх нь хамгийн чухал юм аа. Таньж мэд олж хар намайг ир үнэнтэй уулзраа гэж байгаа л бурхан хэлж ийна л гэсэн үг. Христ дотор бидэрт эрх чөлөөг өгсөн тийм ээ бидэрт сэргэлтийг өгсөн бидэрт шинэ эхлэлийгч бас өгсөн. Тэгэхээр бид нар баригдмал хавчигдмал эрх чөлөөгүй айдас дарамт дор байгаа бол
Энэ нь нэг зүйлийг л хэлээд байна. Тэр өнөөдөр бидний ярилцлагад танд ямар нэг байдлаар тос болсон бол тийм ээ. Бурхны үгийг цааш нь эргэлхийл. Өөрийн амьдралдаа Бурхны үгийг хэрэгжүүлээрэй гэж хүсэх байна. Тэгээд өнөөдрийн подкастыг сонсож байгаа та бүхний хандлаа бид хамтдаа залбирахыг хүсэж байна. Тэгээд ойн ахлагаатаа хамтдаа ахлага удирдаад хамтдаа залбирцгаая. Амен. За. Эзэн минь таньдаа баярлалаа. Есүсээ баярлалаа. Ариун сүнсээ таньдаа баярлалаа. Өнөөдөр та бидэнд энэ гайхалтай бүхий л зүйлүүдээ нууцудаа илчиж байгаа талархаж байна. Яг одоо энэ хүү үгийн илчлэлт подкастыг сонсож байгаа хүний бүрийг эзэн минь танд өргөж байна. Сонсож байгаа хүмүүсийн дотор гэр бүлд, ажлын газар, сүм чуулганд Жизебелийн сүнс байгаа бол эзэн минь та илчилж өгөөрэй аваа. Бузар тэр алуурчин сүнсний айдас, дарамт, буруутгал, сүйрлээс эзэн минь тааш чөлөөлж хамгаалж өгөөч хэмээн таныхаа мотор даатхан залбирч байна. Эзэн энэ сүнстэй холбогдсон хүмүүст эзэн минь үнэхээр чин сэтгэлээсээ тэр гимшлийг өгөөч аваа. Буруу тэр хан хэрмүүдийг хаахад туслаач, гим нүглүүдээсээ бүрэн эзэн минь салахад аваа та туслаач хэмээн гуйн залбирч байна. Эзэн минь тэгээд үнэхээр зөв газараа зогсож бүхий л зүйлд үнэн өөд таны үгийг дагдаг, бүхий л зүйл дээр үнэн зогсдог байхад эзэн минь та туслаараа зоригтой бөгөөд тууштай байж эзэн минь өөрийнхөө сүнсийг хамгаалах гайхалтайгаар эзэн минь үнэхээр зөв сонголтыг хийхэд бас туслаараа хэмээн гуйн залбирч байна. Эзэн тэгээд бүхий л аврал, бүхий л хангамж, бүхий л ёроол, бүхий л нэгүүлсэн танаас байдаг учраас сонсож байгаа хүн нэг бүрийг таны моторт даатхан залбирч байна. Эзэн таньдаа баярлалаа. Есүсийн нэрээр ёроон талархан залбирэн гуйж байна. Амен. Амен. За үгийн илчлэлт подкаст хамт байсан та бүхэндээ баярлалаа. Бурхан та бүхнийг ивэх болтугай.